За шинэ дугаарын блог эхэлсэн. Энэ шинэ дугаарын блогоор хүнсний дэлгүүрийн хоол хүнсний үнийн талаар мэдээлэл явна. Ер нь бол Монгол 200,000 тэгэхээр их бараа авах нэ гэж харна. За би ч банаа авсан 61.87 гэдэг чинь Монгол мөнгөөр болохоор 10,000 төгрөгөнд 2 хил банаа нь авлаа. Дараагийн бараа минь болохоор улаан чинжүү буюу паприка. Улаан чинжүү болохоор хямдарсан байна. 89-ээс өнцөнд 39 болсон байна. Тэгэхээр нэг хуучин 1 кг-ийн үнээр одоо 3 кг-ыг бараг авах боломжтой гэсэн үг тий. Тэгээд за одоо тэгээд чинжүүгээ хэлэлнэ. За чинжүүгээ хэлэхдээ энэ дээр тавиад тэгээд чинжүү зелений дээр дороод чинжүү паприка червений габинэ. За энэ болохоор 51.78 буюу Монгол мөнгөөр 7,000 гарч олно. За ингээд ингээ уншилчлаа. Энэ болохоор амар аггүй автомат ингээ уншина. Гарахтаа болохоор юу яах хэрэг байхгүй. Кассан дээр очиж бичүүл хэрэггүй. Өөр ингээ автоматар бичигч. Бараа нь болохоор ногоон салаадны байцаа авах гэж байна. Бас хямдарсан байна. За аль байцыг сонгох вэ? За энэ байцыг сонгохдоо гоё хэлбэр юм байна. За уншилчнаа. Авах зүйлийг болохоор би одоо луу авч ийн. Луу бас хямдарсан байна. Ерөн бол ингээд чек банк хүнс ингээд өдрөөр ингээд хөрөл бүрийн бараа хямдардаг. Өнөөдрийн хувьд ногоон жимс ногоо маш хямдралтай байна. Тэгээд би ингээд луунгуудаа авч ийн. Маах луу аягүй хиддэг тийм болохоор би юм доор хайж доот нь 3 их луу авна. Өөрсдөө гоо сонгоод авах боломжтой байдаг. Миний сонгосон луу хэдэн килограмм байна? Одоо энэ дээр тавьсан байна. 2,666 гэж байна. Тэгээд би сая буруу тарчлаа шүү дээ. За ингээд хэдэн грамм болсон гэж байна. 47 грамм боллоо гинэ. Ерөн бол хүнсний дэлгүүрүүд нь бүгд ийм том сүлжээ дэлгүүрүүдтэй дээрээс нь бүгд өөртөө үйлчилдэг байдаг. Тэгээд бас кетчуп авчихсан. Кетчуп бас хямдарсан байна. Ерөн бол ингээд хямдрлын бараанд хоол хүнс авсан хямдраагүй үн байсан ч гэсэн ерөн бол Монголтой хүннээс хэд дахин хямдхан шүү дээ. Хямдхан. Нэрээ шин таруулснаад ирсэн юм шүү. Энэ хоёрыг уншуулаад байна. Энийг нь бол уншуулсан. Энэ хоёрыг юм мэдгүй. За. Өнөөдөр энд бас таруулсан килограмм нь 19 болон ирсэн байна. Гой шин таруулснаад гарсан юм шүү дээ. Одоо ч нэр 100 нуурын дээр ч таруулс идэх гоё доо. Одоо мэдээж хоол хүнснийг цуглуулж байгаа юм чи мэдээж төмөс аавна. Төмөс бас шинэ урагцын төмөс хямдарсан баа. Шинэ урагцын төмөс ер нь бол тийм жижигтэр заримдаа айгу том байдаг л та. Энэ удаа бол жоохон жижигтэр юм байна. Гэхдээ сайхан гоё шилж байгаа томыг аваад төмсөө хэлэх гэж байна. 3 ил 256 г болсон байна. Тэгээд одоо төмөс хаана байна? Төмөс саяхтай байсан уу? Тийм биш. Андуурсан байна. Нийт 81 грамм болж байна. За дараагийн зүйл болохоор дарсалсан ногоонууд авахаар ирлээ. Тэгээ саяны авсан зүйл бол бид нар бац зэрэг жимстэй ихэвчлэн хүнсний ногоо хоол их ногоонууд авсан. Одоо тэгээд эндээс дарсалсан ногоо авах гэж байна. Тэгээд энэ шар бичиг дээр бас хямдралтай гэсэн бичигтэй байна. Гэхдээ харж байгаа аль нь гоё. Гэхдээ миний иддэг төрөл болохоор энэ ахгүй юу. Тэгээ би энэ тарталхаа энийг авнаа. Хурлан бичээний тасаг дээр ирсэн байна. Ер нь жижиг юм шингэнүүд авдаг. Хүүхдүүдтэй өглөө сургууль цэцэрлэгтээ явахт нөгөө нь бас нөгөө нэг юу яадаг. Бигт байхад нөгөө гадагшаа авч явах хүүхдүүдэд замд нь өгдөг. Эднийг бүгд хямдарсан байна. Тэгээд би эднээс авах юм бол дооноос нэг хайрцгаар нь авдаг. Тэгээд юу ч энэ шоколадтай энд бол дуртай. Энэс нэг харцаг, энэ шоколадаас нэг харцаг гэ 2 харцаг авчих. Саяныхаа нөгөө бичээс нэг харцыг нэмж авсан. Энэ болохоор нэгэн дотор 45 ширхтэй, нэгэн дотор 36 ширхтэй байна. Тэгээд авсан дүн нь болохоор ерөн бол харилцаагаар 30,000 гарна л нэг харцаг гэхэд хямдханаас жаад хямдарсан багт. Ингээ авчихаар хөөрхөн байдаг. Хүүхдүүдэд өглөө оройд өгж явуулахад бичээн бол ерөн хүүхд тахт ерөн хэл бичээд иддэг байд тээ.
Хардаа. За ингээд түнсний дэлгүүр минь ийшээ ингээ амар том хувцас гэр ахуун бас хэрэглэж цалгаан бараад ордог. Тэгээд төрөл төрлөөр нь ингээ төрөлжүүлсэн байдаг аа. Тэгээд ах юмнуудаа аваад явж байна. Одоогоор болохоор тэр дүр юм авсан. Дөнгөж 1155 г болсон байна. Ой, ногоон цайны тасагт орж ирсэн байна. Хажуу талд нь болохоор бариан болон кремлүүд байдаг. Сая замаараа бас би захад нэхэд идэн бичээ авсан. Эднээс ингээ хямдарсан байсан. Энэ хямдраад клуб карт буюу нэг гишүүнчлэлийн картаар хямдраад хэд болж илоо. 44-ээр олж ирсэн байна. Эндээс авсан. Тэгээд 44 эднэрийн ингээ болоогоо бичиж байгаа хоорондоо янзлахтаа би дунд нь одоо 44-ээр нь Монгол мөнгөөр хэдэн төгрөгөө гэж шилжүүлээ явчихнаа. Тэгээд одоо л бидний тэрэг дүүрсэн байна одоогоор. Олондоо бид нэр тортило орож идэхээр боллоо. Тэгээд 6 ширх хөлтэйгөөс нь 2-ыг авъя. За. Ашигтай тгийг яваад амдаа бас хийж байгаа даалгаж тоо бэ. Тортило гараа яана онцлаа. Спотлоо. За ингээ 2 хүн авшилсан. Нарийн бовны хэсэгт ирсэн байна. Эднийх болохоор нарийн бовнуудад тэр доорны ингээ халуунаар нь хийж гаргаад шууд худалдан алдаг. Дэлгүүр болгон дотроо нарийн бовны цэгтэй байдаг. Нарийн бовны цэгтэй байдаг. Энэ болохоор ингээ халуун талбарнууд ингээ гаргаад ирсэн байна. Нөө гоёд халуун бовны. За одоо бид нөө шарсан төмсний хэсэг дээр ирсэн байна. Тэгэд шарсан төмс авнаа. Тэгээд шарсан төмс авч гэртээ авч чад иднэ. Шорвчондоо. Ямар шарсан төмс авах вэ гэж. Төрөл бүрийн шарсан төмс. Ийм томоорооч юм л да хөлдөөгчөндөө ихэд. Гэтэ гоё урт нарийнх нь гоё юм аа. Урт нарийнх нь аа. Урт нарийнх нь сорсон төмс. Аян ш урт нарийнх нь надч юм. Наач нэвига. Тэгээд за тэгээд юу ана энэсээс нэг өч за шашин домс бид авчихнаа хаяа шаж үзэхэд гоё идэв болохоор аваад тавьчихвал энэ манай өгөнд тасарсан бүр унтцсан. Гурилын тасагт орж ирлээ. Нэрэ бусад хүмүүс нэр өөр уулсан болсоос Чехийн гурилыг, ширхэгтэй гурилыг аюу гоё гэд хүмүүс аюу их хэрэг авдаг аа. Тэг. Гурилны тасаг. Манай хэрэг бол яг энэ Кафлан гэдэг энэ дэлгүүрийн нэрийн гурилын цэгэр гурилыг хийх би дуртай амар гоё хөөдөг. Энэ цэгэр гурил бол маш сайн чанарын гурил гэж явдаг л та. Тэгсэн чинь өнөөдөр бас хямдарсан юм шүү дээ. Бол гурил байгаа л да. Гэтэ энэ үнэтэй гурил хямдарсан байгаа болохоор 6-г авчихё гэж одоо 6-г авчихлаа. Одоогор миний авсан юм 1745 грамм болж байна. Өнөөдөр болохоор нөгөө сарын ихэн болохоор нөгөө бүтэн сарынхаа ер нь зарим хүнсийг тэр доор нь аваад эсвэл 7 хоногийнхоо жимс ногоог аваад том хүнсний хотлоо авалт гэдэг өдөр байгаа бидний хувьд. Одоо хям сэрний тасаг дээр ирсэн байна. Хям сэрний тасгаас 7 хоног болгон юу дурей сосиска ана сосиска аасаар нийцээд дуусна гэж. Ер нь хямын төрлийн юм би бол амар сайн аасаар хардаг. Түрээс нь хөрөө юм байна. За хэлж. За хашаа авч. За тэндээс хараг уух юм даавна. За одоо бид нэг орой болохын десерт болгож идэх хүүхдийн жижиг йогуртнуудаа цуглуулнаа. Төрөл бүрийн йогурт. Ингээ аваад хөвчөндөө хийчдэг байгаа. Хүүхдүүд минь дуртай идээд идүүлэх гээд. Чимэстэйгээс нь хольж авнаа. За сэрний тасаг дээр ирсэн. Сэр аваад манай ааштай охин сэрцээ. Унтаж ирсэн сэрээд ойлж байна. Энэ актимэл хүүхдээ актимэлнүүд тэмдэрсэн ба шүү дээ. Актимэл манай охин бол актимэл дуртай да. Миний охин актимэл уу? Гэнэ. Унтгаа дуурна шүү дээ. За өглөөний цайны хэсэг рүү орсноо. Өглөөний цай.
Саяны надад чиний дуртай өглөөний цай шүү дээ миний охин. Magical. Миний охин бол бидний авсан юмнуудын саяны өглөөний цай мянга авсан. Одоо ерөн бол энэ одоо халааны хэлэл эхэлж байгаа болохоор гоё хүүтэн ундаага авна. Ерөн бол хүүхдүүдэд айгүй тустай. Сахар багтай. Гэж юу н чехэд өөртөө сахар багтай гэж үздэг. Чехийн нэрийн ундаа буюу гой жүрийн кополо бод гожон кополо бүр гоё л та. Энэ бол энгийн кополо нэ. Энэ болохоор хэмдрээд 20 зэрүүлсэн тийм. Энэс 6 ширхэг авнаа. 6 ширхгээр ингээ гарч ирж байгаа. Шууд 6 ширхгээр бичүүлчих. Онцгой дээ. Онцгой. За ингээ 6 ширхгээр наваад доороо тавьчих. Одоо тэгээд юу яана гол нь уух юмлоо орж ирсэн шалтгаан болохоор нэрэн сүү бэлтгэдэг ус авахын нэрэн усыг энэ болохоор нэрэн зөрөгтэй юм ус гэдэг байхгүй. Энэгээр болохоор би хүүдээ сүү найруулж өгдөг. Хаяа сүү найруулгатай. Тэгээд энэс 3-4 ботлыг авнаа. Энэ болохоор ингээд уншихгүй наа. За энийг ингэж уншуулнаа. За ингээ уншуулахаар ингээд 6 ширхэгөө 1 ширхэгөө гэж гарч ирж байгаа. Тэгээд 3 бодлыг авчтаа. За ингээд 2 дахь бодол. За ингээд 3 бодол. Энэ 1 ширхэг нь болохоор 8 90 гэдэг. Ер нь бол тэгэхээр яг 1 бодол 6-тай нь болохоор 53 40 болж байна. Хүүхдээ сүү бэлтгэж өгөхөд бол энийг ус бослагч нэ ингээд ус уучлахчаа нөгөө сүүлийн ус бослагч нөгөө автомат болсон шүү дээ. Градусаа тохируулдаг мах тийм ус бослагчтай хүүхдээс найруулахад тэгээд тэрийгээ 40 градустай тавиал энэ усаа ингээд 40 градустай тавиал халаагаад сүүгээ найруулад өгчдөг. За ер нь бидний тэрэг дүүрсэн болохоор одоо энэ удаа ингээд дууссан доо. Энэ бас нойлын цас хэмдэрсэн маань энэ зэва энэ болохоор ер нь бол сайн чанар хамгийн сайн чанар нойлын цас гэж явдаг. Хэмдэрсэн байна. Тэгээд нойлын цас авнаа. Бас ингэж. Энэ болохоор үнэн 50-90 болсон байна. Одоо миний авсан юм нийт 2901 грамм болсон байна. За өнөөдрийнх ингээ худалдаа авалтыг энд хүргээд дуусгалаа. Тэгээд би одоо яшээ кассан дээр очиж шууд тооцоогоо хийх гэж байна. Энэ болохоор нөгөө кассан дээр болохоор очирлж бичүүлэх юм уу эсвэл өөрсдөө шууд уншуулчих гэсэн сонголт байдаг. Тэгээ бид нэр автоматар ингээд шууд уншигч авсан болохоор шууд өөрсдөө уншуулна. Өөрсдөө уншуулахын тулд яах ёстой вэ гэвэл энэсийг QR кодыг уншуулад тэгээ энийг гарсныг энэ доороо уншуулад автоматар уншигдана. Бүх юм минь автоматар ингээ уншчихна. Хэрэв алдаа заах юм бол ямар нэгэн бараа буруу уншсан байна гэсэн. Алдаа заахгүй тэгээ шууд мөнгө төлнө. Энийг цаашаа тавьчих. За миний баг худалдаа авалтаа игээд миний худалдаа авсан зүйл бас ингээд тодорхой хэмжээнд хөнгөлөгддөг клуб картын бодийг цуглуулад за ингээд худалдаа авалтаа шууд ингээд дуусчихлаа. Худалдаа авалт хийхэд одоо яг юм сүүлийн арга техникийн хэрэглээд дэлгүүрийн скемийг хэрэглээд өөрөө уншуулдаг бол илүү амар болсон мэлий. Гараач. За тэгээд энэ болохоор QR кодыг уншуулж хаалгыг онгойлгодог. Ой. Тэрэндээ дэлчихсэн. За одоо ингээд миний энэ удаагийн хүнсний жижигхэн блог энд хүрээд ослаа. Тэгээд Монгол мөнгөөр нэг хэдэн өрг болсон байна. Би танаас бодоод ингээд дээр гаргачихна. Тэгээд та нар хараарай. Тэгээд ер нь Монголд бол юмны үн амар өндөр байдаг бол Европ өндөр цалинтай, өндөр хөгжилтэй орнуудад бол хүнс бол үнэн хямдхан байдаг шүү. Энд хүнснүүдээ очисан. Ингээд машин дөрөв хүнс авахад нийт Монгол мөнгөөр хэд болсон гэж та нар бодож байна. Энэ бүхний үнийн дүнг дээр та нарт харуулах болно.